Саяны хариултаа сонсоход ер нь тэгээд ямар ч төсвийн зардал байхгүй. За тэгээд дээрэс нь ерөнхий сайдтай ойр ажиллахыг хүсэж байгаа бизнесийнхэн нь өөрсдөө холбогдоод явцдаг, асуудлуудаа танилцуулаад явчих болно гэж тэгж байгаа юм бол заавал хуульчилж өгөөд байх бас шаардлагагүй юм шиг харагдаад байна л да. Надад бол яагаад заавал тэрийг хуульчилж өгөх ёстой гэж одоо манай улсад чинь бүх зүйлүүдийг одоо ингэж хуульчилж өгдөг. Асуудал гарангууд бид нар нэг дунд нь тусад нь тусгаалчилсан нэг зөвлөл байгуулсан. Тэр зөвлөл дээр асуудал ярина гэд өмнө төрийн албаныхан тусдаа нэг очиж элдв бусын зөвлөгөө нэртэйгээр хамаг цаг хугацаагаа барддаг байсан бол одоо хувийн хвшлийнхныгаа бас ажил хийлгэхгүй элдв бусын зөвлөгөөнүүд дээр бид нар дууддаг болох юм. Одоо тэр зөвлөлд орж байгаа байхчгүй тэргүй. Тэр чинь нэг эргүүлж харж танхим тэл компаниудын захирлууд очино. Ер нь нэг манай тийм олон ч тийм компани захирлууд байхчгүй тэргүй. Тэр чинь нэг эргүүлж харж танхим дээр хуралдаад нөгөө талдаа ерөнхий сайдын зөвлөл дээр очиж хуралдана гэл нэг ийм л ажил хийдэг нэг газар болж хувирах гэдэг шүү дээ. За хариулт энэхэр сайд. Нэг талдаа зөвхөн бизнес эрх ашиг биш шүү дээ. Энд судлаач нар оролцсон, мэргэжлийн холбоод оролцсон, эрдэмтэд оролцсон. Нөгөө талаас хэрэглэгчдийн бас эрх ашиг төлөөл оролцсон. Танхим гэдэг бол цэвэр бизнесийн эрх ашиг хамгаалдаг байгууллага. Тэгэхээр ерөнхий сайд улс төрийн шийдвэр гаргахад бүх энэ салбарын төлөөллийг сонсож явах нэг чухал байна. Энэ хөөр байна. Цангам шүнэ. Асууж байгаа өөдөр ханд бүгдээрээ болгоё бүтээ гэж. Билээд ш. Энэ бол манай парламентын хамтын бүтээл болно. Тий. Өнгөрсөн 35 жилийн нэг дүгнээд нэг дөрөм журмаа бизнесийнхаа нэг дүрмийг нэг жоо шинжилж байгаа л үйл явдал шүү дээ. Тий. Тэгээ бүгдээрээ энэ